S25 Ultra нь 7 төрлийн өнгөтэйгээр танд хүрч байгаа боловч саарал, мөнгөлөг цагаанаас бусад Jade Green, Jet Black, Pink Gold нь зөвхөн цахимаар Samsung-ийн албан ёсны хуудасаас авах боломжтой. 12 ГБ санах байтай 2 SIM зэрэг дэмжих боломжтой бөгөөд International модель нь 2 биетэй SIM, 2 eSIM орох бол Америк модель нь 1 биет SIM, 2 eSIM орох боломжтой. Багтаамжийн хувьд 256, 512, 1 TB гэсэн сонголтуудтай ба SD карт дэмжихгүй. Хэрэв та утсаараа зураг бичлэг их хийж хадгалдаг бол 256 ГБ нь одоо үед их бага хэмжээ болоод байгаа. Та Google One эсвэл Microsoft OneDrive гэх мэт интернет cloud сервис зураг бичлэгийг хадгалах боломжтой ч тэднэр нь сар бүр мөнгө төлөхийг шаарддаг. Мэдээж S25 Ultra-нд бусад утсаас ялгарх зүйл нь S Pen юм а. S Pen үзэг нь өмнөх загварууд чигээ Bluetooth дэмжихгүй болсон ч та тэмдэглэл хөтлөх, зураг зурах гэх мэт өдөр тутмын ашиглах боломжтой хэвээр байгаа. Google, Apple зэрэг том компаниудын утаснууд хайрцагтаа цэнэглэгч дагалдаж ирэхээ болсон бөгөөд та 31 цаг тасралтгүй бичлэг тоглох боломжтой 5000 мАh батарейг 45 Вт цэнэглэгчээр 1 цаг гаруйд бүрэн цэнгээ авах боломжтой бөгөөд 15 Вт утасгүй цэнэглэгч дэмжих ба 4.5 Вт-ийн reverse wire charging буюу утсаараа өөр утасгүй цэнэглэгч дэмждэг төхөөрөмжүүдийг цэнэглэх боломжтой. Жишээ нь жихвч гэх мэт. Бүс нутаг хамааралгүй бүх S25 Ultra загварууд сүүлийн үеийн Snapdragon 8 Elite чиптэй болжээ. Хэмэл оюун ухаан, тоглоом тоглох, бичлэг хийх гээд бүх зүйлд ашиглах таны утасны процессор юм а. 218 г жинтэй ба зузаан 8.2 мм, дэлгэц нь 3120-ыг харьцах нь 1440 пиксел Quad HD+, 6.9 инч Dynamic AMOLED 2X скрин, 8K 60 fps хүртэл бичлэг хийх тоглох боломжтой 120 Гц дэлгэцтэй. Мэдээж 5G сүлжээ, Bluetooth 5.4, Samsung DeX зэргийг дэмжих боломжтой. Ардаа 200 мегапиксел үндсэн, 50 мегапиксел ультравайд, 10 мегапиксел 3x зүүн ба 50 мегапиксел телефото гэсэн 4 камертай. Урдаа 12 мегапиксел селфи камератай. 10 бит HDR лог видео горимоор бичих боломжтой ба Export RAW зэрэг аппликейшн ашиглан шууд утаснасаа эдит хийх боломжтой. Нэгтаршил өндөр эсвэл RAW бичлэгүүд голдуу багтаамж ихтэй байдгийг анхаарах хэрэгтэй шүү. One UI 7 нь Android 15 үйлдэл систем дээр суурилсан ба Samsung компани 7 жил үйлдлийн системийг дэмжих амлалт өгöd байгаа юм а. Зарим нэг хиймэл оюун ухаан ашиглан хийж болох зүйлсийг танилцуулъя. Баруун талын товчийг удаан дарж Google Gemini Live-ыг идэвхжүүлэн харилцан яаж хичээлийн даалгавар, хүнд бодлого бодох гэх мэт хүссэн зүйлсээ шууд харилцан яаж тусламж авах боломжтой. Nav Brief нь таны сонгосон хэрэгтэй мэдээллүүдийг лок скринээс харах боломжийг олгоно. Газрын зураг, цаг, сонсож байгаа хөгжмөө удирдах гэх мэт. Circle to Search нь таны дэлгэцээр байгаа хүссэн зүйлсээ дугуйлан интернетээс үнэн мэдээллийг нь хайх боломжийг олгоно. Audio Eraser ба Auto Trim нь таны бичлэгний хэрэггүй аран дуу чимээг эсвэл хэрэггүй хэсгийг хасгаж зориулсан AI суурилсан туслах юм а. Мөн дуудлага хийхэд шууд орчуулга хийх, зураг, видео эдит хийх зэрэг бүхий сүүлийн үеийн хиймэл оюун ухаанд суурилсан тусламжуудыг утсан дээрээс шууд авах боломжтой. Cross-App Action нь Google Gemini туслах ашиглан дуудлага хийх, мессеж бичих, сэрүүлэг тавих, дуу тоглуулах, смарт хоум удирдах гэх мэт бүхий л төрлийн AI дээр суурилсан дэмжлэг авах боломжтой ч монгол хэл одоогоор дэмжихгүй учраас дийлэн хүмүүс ашиглаад байхгүй л болов. Магадгүй та ашигладаг бол Bixby эсвэл Gemini-гийн аль нэгийг сонгох боломжтой. Эцэст нь хэлэхэд хэрэв та утсаа ойрхон солиод байдаггүй эсвэл одоо нэг утсаа шинжлэх цаг болсон гэж бодож байвал S25 Ultra тань тохирох болов. Android үйлдвэрлэлийн системийн нэг сайн тал нь хэрэв та утсаа нэг л байдлаар харж залхвал сольж болох Dim, Icon, Launcher гэх мэт нь iPhone-оос одоо болтол илүү олон сонголттой байсаар байгаа. Та манай сувгийг дэмжиж дагаарай. Баярлалаа.